Тайз эхлээд 12 хонжоо. 10 гэхэд тайз яг бүтэн дуусаад явна. Одоо нэг 90% тэгээд нэг үндсэн том юмнууд бол бүгдээ баригдаад дууссан. Одоо дандаа засал, чимэглэл, ойр зуурын нарийн ажиллагаатай юмнууд нь хийгдээд явж байна. За манай гэрлийнхэн бол гэрэл нь одоо баг болцсон юм шиг байна. Лээдэд их засчлаа. Одоо энэ чинээс проекторууд маань хурж ирж ухсрагдах гэж байна. Проектор дээр Christie Visual гэдэг компани проекторнууд орж ирэхээр байгаа. Энд чи нөгөө шалан дээрээ дүрс гардаг шүү дээ. Тэр дүрснүүд нь одоо яриад проектор ухсрагдах гэж байна. Бид нар чи хуучин нөгөө байгаа хэлбэр хэмжээндээ тааруулаад тайзаа засдаг байсан бол одоо оройгийн 2000 студиуд бид төхөн анх удаа тайз засч үзэж шоу нэвтрүүлгийн тайз. Одоо шат дэшегээ хэдэн метр баймаар байна гэж тэгэхэд бол яг тэр хэмжээгээрээ шатаа барьжаад 36 метрийн өргөнтэй 64 метрийн урттай 20 метрийн өндөртэй болохоор бид нарт бол юм хийгээд бол хангалттай сайхан байна. Хэлбэр хэмжээнд баригдахгүй, тийм зовлон байхгүй. Яг стандарт хэмжээ, зориултын хэмжээгээр бүх юмаа хийгээд бол боломжтой байгаа байна. Одоо манай энэ тайзны хамгийн дээд цэгийн өндөр бол одоогийн байдлаар нэг 12 м дээр байна. Дээшээгээ хахад 8 м нөөц боломж байна гэж бодохоор зөндөө боломжтой байгаа. Одоо улсын стандарт хэмжээтэй учраас яг шоу нэвтрүүлэх зориулагдсан, кинонд зориулагдсан студи учраас энэ маань маш том даваа талтай.